За өнөөдөр Эбола вирусын халдварын талаар мэдээгээр гарч байсан. Энэ халдвар хаанаас өнөөдрийг хүртэл хэрхэн тархаж байгаа талаар ярив. Баруун Африкийн Нигер, Либер, Сьерра-Леон, Гвинэ, Сенегал зэрэг баруун Африкийн орнуудад энэхүү халдвар тархаад байгаа бөгөөд нийтдээ 4,000 гаруй уугуул иргэд өвчилж, тэдгээрийн 2,000 гаруй нь энэ вирусээс болж нас барсан байна. Одоо би газар зүйн бүсийн хувьд томоохон дэгдэлт болсон газруудыг тогтож ярих гэж байна. Том дэгдэлт гэж байгаа боловч үүссэн халдварын дэгдэлтүүдийн алийг нь ч одоогийнхтой хэмжээгээр нь харьцуулаагүй байна. Гэхдээ газар зүйн байршлаараа дээрх орнууд ялгаатай л да. Тэгэхээр эндээс өмнө нь Төв Африкт илүүтэй тархалттай байсан нь харагдаж байна. Харин одоо бол тархалтаараа 2 цэг анхаарал татаж байна. Төв Африкийн тухай ярьж байхад Эбола гэдэг нэр тэндээс үүсэлтэй юм байна гэж би бодож байлаа. Гэтэл яг үнэндээ Төв Африкт Эбола нэртэй гол байдаг бөгөөд 1976 онд түүний орчимд анхны вирусын дэгдэлт тэмдэглэгдсэн учраас түүнийг Эбола гэж нэрлэх болсон байна. Тэгэхээр энэ бол одоогийн дэгдэлт бөгөөд үүний хэмжээ, цар хүрээг ойлгох нь энэ халдвар хэрхэн яаж тархаж байгаа, ялангуяа энэ ногооноор тодруулаад байгаа амьтад халдварын дэгдэлтэнд ямар үүрэгтэй болохыг ойлгоход илүү түлхэц болно. Мөн энэ газар нутагт амьдарч буй амьтад өвчнийг тараадаг байх магадлалтай гэж үзэж байна. Тэгэхээр хүмүүс жимсний сарсан багваахыг өөрөө вирусээр өвчлөөд халдвар тарааж буй гол буруутнуудын нэг гэж үзэж байна. Жишээ нь энэ миний ногооноор будсан сарсан багваахаа өвчлөө гэхэд өөр нэг сарсан багваахад халдварлуулаад тэр нь цаашлах замаар сүргээрээ халдварлсан байна. Ингээд сүрг нь байгалийн халдвар тээгч болсон байх нэ. Бид үүнийг өвчний эсвэл вирусын байгалийн халдвар тээгч гэх ба халдвар нь хэвийн байгалийн үзэгдэл болдог. Хэрв энэ нь зөвхөн сарсан багваахад нөлөөлдөг байсан бол бид Эболагийн тухай бодох ч үгүй байсан бизээ. Магадгүй нэг их санаа зовхгүй байсан байж ч мэднэ. Гэтэл энэ вирус нь хүнд ч гэсэн нөлөөлж түүгээр нь хүмүүс бид өвчилж байна. Тэгвэл ямар замаар хүн энэ халдварыг авсан байж болох вэ? Жишээ нь энэ хүн гэрээхээ урдаас үхсэн эсвэл өвдсөн сарсан багваахаа олоод түүнийг холдуулах гэж байгаад түүний цус эсвэл ялгцсыг нь гартаа хүргэсэн байж болох юм. Магадгүй тэр нь шархаар, амаар, эсвэл бохир гараар, нүд юм уу, хамраа нухах үед нь хүнд халдварлсан байж болох юм. За аль ч тохиолдолд вирус хүний үед нэвтэрч ороод ингээд эхний хүн халдвар авсан байж таархна. Халдвар авсан анхны хүнийг бид анхны тохиолдол буюу интекс кейс гэж тусгайлан нэрлэдэг. Энэ хүн бол Эболагийн вирусээр халдварлсан анхны хүн юм. Тэгэхээр энэ хүн өнөөдөр буюу 9-р сарын 16-нд халдвар авсан гэж үзвэл өвчний эхний шинж тэмдэг шууд өнөөдөр илэрхгүйгээр хамгийн ихдээ 3-7 хоногийн дотор илэрдэг. Үүний эхний шинж тэмдэг илэрх нууц хугацаа харьцангуй урт юм. Эхний шинж тэмдэг энэ сарда эсвэл дараа сард ч илэрч болно. Учир нь 3 дахь 7 хоног нь 10 сарын 7-нд тохиож байна. Ерөнхийдөө шинж тэмдгүүд нь энэ миний цонхлон зураад байгаа өдрүүдийн хүрээнд тохиолдно. Тэгэхээр 7-оос 10 дахь өдрүүдэд таарч байна. Энэ үед анхны шинж тэмдгүүд илэрнэ. Тэгэхээр шинж тэмдгүүд нь хурдан илэрхгүй бөгөөд эхний шинж тэмдэг нь ноцтой биш энгийнч байх магадлалтай. Эхний шинж тэмдгүүд магадгүй бага зэргийн халуурах, толгой булчингаар өвдөх байдлаар илэрч болно. Иймэрхүү ерөнхий шинж тэмдгүүд илэрч би нэг л таагүй өргөд байхаар хүмүүс би ханиад хүрсэн юм шиг байна гэж боддог. Ингэснээр эмнэлгийн тусламж авахгүйгээр зүгээр орхичихдог. Энэ хооронд вирус дархлын тогтолцооны системээр тарж олон төрлийн эдүүдэд нэвтэрдэг. Жишээ нь гидс өвдөх, гүйлгэж дотор муухайрах, бөөлжиж болно. Мөн уушгинд ч тарж болно. Би үүнийг энэ зурган дээр тодруулаатгая. Энэ үед хүмүүс ханиалгаж болно. Булчин өвдөж, нүд улайж, нүдний саласт өрөвсөж болно.
Мөн тарих, мэдрэлийн өрөвсөл, менингит ч үүсгэж болно. Мөн хамар ам буйлнаас цус гарч болно. Ингэж цус хойчих нь маш их илэрдэг сонгомл шинж бөгөөд вирус цусаар тархаж байна гэсэн үг. Цус хойчих шинж бол маш чухал шинж бөгөөд халдвар амархан тархах боломжтой болдог. Тэгэхээр цусанд вирус байгаа учраас хүмүүс цусаар халдвар авч болно. Ийм вирусыг виремик вирус гэдэг. Эбологийн вирус нь ийм виремик вирус бөгөөд вир гэдэг нь вирус, емик гэдэг нь цус гэсэн утгатай үг. Вирус цусанд орсон бол түүнийг бид виремик гэдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн үед л хүмүүс за би одоо эмнэлэгт очихгүй бол болохгүй нэ гэж үздэг. Эмнэлэгт очоод хэрэв тэр өвчтөн их шингэн алдсан бол судсаар шингэнийг сэлбүүлдэг. Хэрэв амьсгалахт нь хүндрэлтэй байвал хүчил төрөгчийг нэмэлтээр авна. Хэрэв цусны даралт нь унсан бол цусны даралтыг өсгөж хэвийн хэмжээнд оруулах эмийн эмчилгээ хийлэгдэг. Эдгээр нь хүмүүсийн баруун Африк болон бусад орнуудад хийлгэж байгаа гол эмчилгээ юм. Тэнд эболагоор өвчлсөн хүмүүс зориулсан урц, майхан босгоод ийм төрлийн дэмжих эмчилгээг хийж байгаа юм. Яг одоо эбола зориулсан өвөрмөц эмчилгээ гэж байхгүй байна. Судлаачид эболог үргэлжлүүлэн судалсаар л байна. Гэвч одоогоор өвчлсөн хүмүүст ерөнхий шинж тэмдгийн эмчилгээ асаргаа сувилгаал хийж байна. Яг вирусын эсрэг эм гаргаж хараахан аваагүй байна. Одоо хамгийн аюултай нь эбологийн энэ дэглэлтийн үед үхлийн хувь 50% байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эбологоор халдварлагдсан 2 хүн тутмын нэг нь нас барж байна. Ёстой зоосны 2 тал шиг л. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр танд ийм шинж тэмдэг илэрвэл хэрэв та эбола вирусын халдвар авлаа гэдгээ мэдвэл энэ бол үнэхээр аимшигтай байдалд орж байна гэсэн үг. Онцлогдсон хүмүүсийн тал нь нас барж байна гэд боддоо. Ийм л учраас дэлхийд даяараа үүнд анхаарлаа хандуулж, шинийг эрэлхийлж, энэ өвчний тархалтыг хяналтандаа байлгахын төлөө бүгд анхааран тусалцгааж байна. Дэмжих эмчилгээнээс гадна нэг чухал зүйл бол нэг хүнээс нөгөө хүнд халдвар тархалтыг яаж зогсоох вэ гэдэг асуудал юм. За би энд 2 дахь хүнийг зураатгая. За ингээд 2 дахь хүн бий боллоо. Асуулт бол энэ халдвар хэрхэн анхны хүнээс 2 дахь хүнд дамжих вэ? Үнэхээр энэ вирус хэрхэн нүүх вэ? Тэд гол нь биеийн шингэнээр дамжин халдварлана. Биеийн шингэнд цус, бөөлжс, суулгасан өтгөн гээд бүгд хамаарна. Эдгээрийн дотроос хамгийн аюултай нь цус юм. Маш өндөр халдвартай. Гэхдээ их олон хүн өвчлсөн учраас бөөлжс, өтгөн, мөн шүлэс, хөлс зэрэг биологийн шингэнүүд ч аюултай. Дахиад хэлэхэд энэ эхэнд битсэн хэд бол хамгийн аюултай. Тэр дундаа цус бүрч аюултай. Нэг дажгүй хийгдсэн судалгаа байсан. Нэг дусал цус ямар аюултай болохыг илэрхийлсэн байсан. Эбологийн халдвар авсан нэг сармагчингийн дусал цусанд эбологийн сая вирус агуулгаддаг бөгөөд энэ нь нэг сая сармагчинг халдварлуулахад хангалттай гэсэн үг. Ганц дусал цусаар бүхэл бүтэн хүн амыг ч халдварлуулж болох нэ. Тэгэхээр өвчтэй хүний нэг дусал цус эсвэл биеийн бусад шингэнүүд энэ хүний гарт хүрсэн бол гараа нүүрэндээ хүргээд энэ нь бүх үеэр нь тархаж болох нь. Вирус түүний хамар, нүүд, ам, баг зэргийн шалбархай зэргээр биед нь орж ирнэ. Магадгүй тэр шалбархайгаар цус руу орно. Тэгэхээр ийм хідэн замаар биеийн шингэнээр дамжин вирус 2 дахь хүний биед нэвтрэн орж түүнийг өвчлүүлж болох нэ. Мөн бас өтгөн болон бөөлжсөөрч тархаж болно шүү дээ. Их олон хүн эбола вирус агаараар амьсгалын замаар тархах уу гэж асуудаг. Бид түүгээр амьсгалдаггүй. Энэ бол маш чухал асуулт юм. Энэ вирус агаарт хөвж явдаг болов уу? Хариулт нь үгүй ээ. Энэ бол Улаанбурхан зэрэг халдварууд шиг амьсгалын замаар тархдаггүй юм. Тэгэхээр би энэ амьсгалын зам гэдгийг ойлгомжтой болгох үүднээс дарчихъя. Энэ бол амьсгалын замаар тархахгүй. Гэхдээ өвчтэй хүн найтайхад яах вэ? Энэ заримдаа ээдрээтэй болгодог. Төсөөлөд боддоо бид бүгд л найтайдаг. Найтайхад том салас, шүлсний дуслууд
хамар амнаас тал тийшээ үсэрдэг шүү дээ. Яг л шүршүүр шиг. За чи хажууд нь зогсож байна гэж бодъё. Тэр халдвартай хүн чамаас зайтай зогсож байна. Тэр хүнийг өөр нэг нөхөр араар нь ингээд тэрчигсэн суусгаж байна гэж бодъё. Нөгөө найтаас нь тусал тэр нөхрийн нүүрэн дээр тусч болно шүү дээ. Тэгэхээр чи энэ хоёр дахь хүн халдвар авч Эболагоор өвчлсөн байна гэж бодож байгаа байх. Тэр найтайхад өсөрч байгаа шүлс салс чинь бас л биеийн шингэн шүү дээ. Тийм учраас хэдийгээр зайтай зогсож байгаач халдварлаж болзошгүй юм. Гэхдээ энэ бол тийм ч их тохиолдоод байдаггүй дүр зураг л да. Ийм учраас үүнийг агаар туслын халдвар, амьсгалын замаар халдварлана гэж үзэхгүй байгаа юм аа. Бас нэг аюултай зүйл бол Эбола вирус ямар нэг ширээ, шалны гадаргууд буусан бол хэдэн өдрөөс хэдэн 7 хоногоор тэсвэртэй амьд байж чаддаг. Тэгэхээр хэрв өвчлсөн хүн танай өрөөнд орж ирсэн бол түүний биеийн шингэний хатсан жижиг туслуудыг заавал ариутгаж, халдвар гүйжүүлж, өрөөний ширээ, шал зэрэг гадаргуугаа сайтар цэвэрлэх шаардлагатай. Энэ өвчний халдварын тархалтыг цастан зогсоох хамгийн чухал зам бол өвчтэй хүмүүсийг тусгаарлаж, тэднийг асарч халамжилж байгаа хүмүүс болон эмнэлгийн ажилтнууд тусгай хамгаалах хувцас өмсөх явдал юм. Тэд заавал бэлий өмсөж, гартаа цус хөрөхгүй байх хэрэгтэй. Мөн зайлшгүй халаад, тусгай өмсгөл өмсөж, биедээ шарах, шалбархаа үүсэхгүй байх шаардлагатай. Амны хаалт, хамгаалах нүдний шил зэргийг заавал хэрэглэх шаардлагатай. Хамраач бас хамгаална. Ийм бүх биеийн өмсгөл үнэхээр халуун, ийм нөхцөлд ажиллана гэдэг тухайн хүнд байх нь мэдээж. Гэхдээ үнэхээр ингэж байж л Эболагоор халдварлагдсан хүнийг тусгаарлаж, бусад хүмүүст халдвар дамжихаас сэргийлнэ. Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтнууд нас барсан хүний биеэс халдвар дахин дамжиж болох учраас оршуулгын ажилтнууд ч бас өөрийгөө хамгаалах ёстой. Өвчтэй хүн нас барсны дараа цогцос хэдэн 7 хоногоорч халдварыг тараах боломжтой. Мөн өвчтний биологийн шингэнтэй харьцаж байсан лабораторийн ажилтнууд гэр бүлийнхэн ч гэсэн халдвар авч дамжуулж болно. Энэ бүх хүмүүс эрсдэлтэй бөгөөд дээрх арга хэмжээнүүдийг авснаар баруун Африкт тархаад байгаа Эбола вирусын халдварыг үндсэнд нь зогсоож шинээр дэгдэхээс урьдчилан сэргийлж болох юм аа.